байхгүй. Урд нь би өөртөө итгэдэггүй байсан байхгүй. Манай хүн чи айгүй кул ингээд яг ингээд танилцаад хамт байгаад мэдрэхээр амар кул байхгүй юу. Тэгээ нэг юм кул гай энергитэй ингээд октод бол ингээд хамт байж байхаар өөртөө очиод ингээд наалтчмаар хүүе ингээд хадуур найзуудтайгаа зугааллаа гэж бодоход эмэгтэйчүүд бид нар ингээд хүнийг хүсээд ингээд ингүүл дороо тэгнэ штэ тий ингээд хүүе балдоо ингээд би чамтай хамт баймаар байна гэд тэгчихмээр юм шиг тийм энергитэй байхгүй юу. Тэгэхээр би ингээд харамлах сэтгэл төрөөд тэр хүнд итгэхгүй байгаа даа биш өөр эмэгтэйчүүдэд итгэхгүй байгаа даа. Нөөдөл нь унгаачихгүй дээ. Яг зөв шүү. Ер нь тэгж бодогддог. Чамд бишээ. Муухай хүүхнүүд. Дээдэг юм байна. Хорлмонууд зөндөө байгаа шүү. Тэгээд надаас илүү хөөрхөн надаас илүү хүмүүс зөндөө байгаа. Тэгээд яаж мэдэх юм бэ? Тэр үед чинь хүүхдтэй ээж болоогүй ингээд яг юм байсан болохоор надад юм хармын сэтгэл төрөөд яаж байгаа бол гэж бодогдоо тэгээд би айгүй хутдаг байсан намайг уучлаарай. Тэгээд одоо тэгтээ гайгүй болсон уу? Одоо гайгүй болсон. Одоо нөгөө нэг итгэж одоо бүр баталгаатай болчих. За энэ хүн явахгүй юм байна ч юм уу. Энэ хүн явахгүй явсан ч угаасаа чадахгүй гэж бодоо тэгээд надаас илүү нь байхгүй гэсэн одоо би өөртөө итгэдэг болсон байхгүй. Урд нь би өөртөө итгэдэггүй байсан байхгүй. Би хангалттай биш байх вэ гэж бодоод тэгээд тэр чинь ингээд би мэдэгдчихэж штэ тэ ингээд тухайн үед уншичаад ингэж бодож байгаа маргааш өглөө тэр хийн энэ хийн гэж асууж штэ тий үтцэн мэдэгдээ. Тэгвэл манай тэрний найз яаж яхад бас айгүй хэмгтэй найзуудтай ингээд гадаад дотоод айгүй хүрээлэлтэй тэгээд тэр нь үнэхээр л найзууд нь л байгаа хгүй ямар нэг ингээд одоо ингээд босгож ирээд хэрүүл хийчмээр ямар ч тийм сэдв байхгүй зүгээр яг ингээд мэдэгдчихдэг байсан тэгээд тэгэнгүүт чи яагаад надад итгэхгүй байгаа юм тий би өөр хүн сонирхож байсан бол би чиний дэргэд байхгүй шүү дээ. Би чиний дэргэд л байгаа өстэй. Тэгэхээр тэгдэм байлээ. Итгэлцлийн юм гэвэл яг өөртөө итгэхгүй байх бас байдаг юм билээ.